яам болгон төрийн байгууллага болон өөрийн гэсэн системүүд байдаг. Тэр системүүд нь хоорондоо интеграцлагдаагүй болоод иргэнээс дахин мэдээлэл нэгтдэг. Төрд аль хэдийн автсан төрөнд мэдээлэл нь байгаа мэдээллийг хүртэл одоо дахин төрийн үйлчилгээгээр дамжуулж нэгтдэг тийм. Энэ бол бүх одоо асуудал нь өөрөө иргэдэд болон хувийн хвшлийн одоо ажилд бол маш их хүндрэл чирэгдэл үзүүлдэг л дээ. Энэ хурд дан гэдэг энэ хоёр том систем, гол чухал системийн ачаар бол иргэд бол заавал өөрийн биеэр очиж төрийн үйлчилгээ авах эсвэл хувийн хвшилтээр очиж зээл авахдаа ч гэсэн заавал одоо олон материал цуглуулах ямар ч шаардлага болж байгаа гэсэн болсон гэсэн. Энэ бол мэдээж хичнээн одоо хурд дан гэдэг энэ хоёр систем хэрэгжиж унаж байгаа ч гэсэн төдийлөн бас хувийн хвшлүүд маань систем дээр бас ингээд мэдээж шинжилэл сайжруулалт хийж энэ хурдтай холбогдсон дантай холбогдох учраас энэ сайжруулалтаа одоо хүртэл хийж чадахгүй байгаа байгууллагууд маань яаж хийх вэ? Илүү хялбараар яаж энэ хурд дантай холбогдох вэ гэдэг энэ шийдлийг бол өнөөдөр ярилцж байна гэсэн. Дандаа өнөөдөр бол төр хувийн хвшлийн мэрэгжлийн хүмүүс байж байгаа тийм. Яг тэр мэрэгжлийн мэдээллийн технологийн хариуцдаг хүмүүс байгаа учраас бид нар өнөөдөр хүндрэл бэрхшээлүүд нь юу байна гэдгийг дэлгэрэнгүй ярилцаж ирж байгаа.